Alright, за бранч бэлэн боллоо. За тэгээ хоёр салаад бэлдээд тэгээд овёсоо бэлдсэн. Энд чи тараг хийх хэсгийг би мэдэхгүй байна. Тэгээ юутай ч өөртөө бол тараг хийчлээ. Тэгээ дейт хийсэн. Зүгийн бол бас жоохон бусаагаад өгсөн. За тэгээ кофетэй. За тэгээ бранч идчихэд цаашаа өдрөө үргэлжлүүлнэ. За окей, влог маань үргэлжилж байна. Тэгээд би одоо влогныхоо нэг хэсгийг хийх гээд бүр дээрээс ийм их юм аваад буугаад ирлээ. Тэгээ бас микрофоноо залгачлаа. Би саянаас хойш микрофонгүй л бичлэг хийгээ явуулсан байна. Гэтэ гайгүй пикап хийсэн бах гэж найдаж байна. Энэ болохоор одоо би үсний тухай ярих гэж байна. Уул нь би тусдаа beauty haul, hair updated tutorial ч юм уу нэг тиймэрхүү юм хийх гэж төлөвлөж ийсэн. Тэгээд тэгсэн чинь нэг гоё мэдээллийг та нарт эртхэн хүргэж зүгээр юм болов уу гэж бодож байна. Миний хамтарч ажилладаг Fanola брэнд болохоор 6 сарын 1 хүртэл шинэ салбарын урамшуулал гээд багц гаргасан байгаа юм байна. Тэгээ 3 төрлийн багц гаргасан. Тэгээ гурлаа супер хямдралтай байгаа юм байна. Гэмтэлтэй өсний багц, хаврын багц, хуурай өсний багц гээд тэгээд энийг 6 сарын 1-ээс өмнө амжаад авчвал зүгээр болов уу гэж бодоод эртхэн мэдээлэл өгчий гэж бодлоо. За тэгээ Fanola брэндтэй би бол хамтарч ажилладаг. Тэгээ Fanola брэндийн хувьд гэх юм бол Италийн брэнд. Тэнгуутлаа би Fanola брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглээд бүр айгүй удаж байгаа. Яагаад гэвэл миний үйлчлүүлдэг салонуудад дандаа Fanola байдаг. Одоо бол сүүлийн 5 жил би Amore-ийн professional салон дээр бол үсээ янзлуулаад, даатгаад, будуулаад имчилүүлээд явдаг. Тэгээд Fanola бол Amore-ийн салонтай аль биесээр хамтарч ажилладаг. Тэгэхээр 5 жилийн хугацаанд салон дээр би Fanola-г хэрэглэсэн. За тэнгуутлаа тэрнээс өмнө болохоор Intercharm-аар би үйлчлүүлээд үсээ янзлуулдаг байсан болвол Intercharm дээр бас Fanola-гаар үйлчилдэг байсан. Тийм болохоор ер нь би энэ брэндээ бол маш сайн мэднэ. Тэгээ ер нь бол миний үсний үгт гэх юм бол нэлээн өвтгөн бүдүүн ширхэгтэй үстэй. Тэгээд маш олон удаа гимтээгээд хиймэлгээд будуулаад цайруулж исэн учраас одоо сүүлийн жил яг гоё ингээд эрүүл өтгөн супер урт болгоё гэсэн төлөвлөгөөтэй ингээд үс рүүгээ маш том фокус хандуулсан явж байгаа. Тэр нь бол миний зорилго бол энэчний хүрсэн урт ус тэгээд маш гоё өтгөн ирүүл гэсэн зорилготой байгаа. Гэхдээ харамслаа миний ус бас буурал, тийм болохоор сар болгон будуулах шаардлагатай байдаг. Будуулахдаа ч гэсэндээ Fanola-гийн будгаар будуулдаг. Тэгээд мэдээж айл болох баг гэмтэхийн тулд салон дээр миний усыг нэг сар болохоор уг нь будаад дараагийн сар нь болохоор ингээд бүтэн будаад ингээд ээлжлээд явдаг. Мэдээж хичнээн сайн чанарын будгаар будаж байгаа ч гэсэндээ тодорхой хэмжээнд гэмтэл авч байгаа учраас тэгдэг. За тэгээд миний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг бол хурдан тайлбарлчихъя. Бүтээгдэхүүн болгоныг тайлбарлах юм бол айгүй удна. Тэгээд шампунаар л эхэлчихье гэж бодож байна. За одоо миний хэрэглэж байгаа шампунууд бол эднэр байна. Би бүтээгдэхүүнүүдээ салих аягүй дуртай. Сар болгон яг тухайн үед ямар үйлчлэгээ авмаар байна тэр шампунаа хэрэглэх дуртай. Тийм болохоор би ингээд том савлгатайг ерөөсөө авч хэрэглэдэггүй. Тэгээ аялалд аваа явах ч гэсэн аягүй амар байдаг. Сая аялалд явахдаа би энэ хөсөөлөгдөг шампу ангижруулагч хоёр аваа явсан. Тэгээд айгүй гоё үсийг хөсөөлөгчдөг. Тэгээд ер нь гадагшаа ийш тийш явахаар миний үс жоохон шилжээгээд арцаагаад идэгхгүй зүрн. Тэгээд тэр бол ерөөсөө анзаарагдаагүй. Тэгээ одоо надад бол жоохон үлдсэн байгаа. Тэгээ энийг би үсээ том ороомоор байгаа өдрөө арга хэмжээнд явах өдрөө ч юм уу энэ шампу кондишнераа хэрэглэждэг. Тэгээд үсээ синсдгэр айгүй гоё болчдөг. Тэгээ босныг мэдмээр зүйл гэх юм бол би ингээд үстэй холбоотой TikTok, Reel, Shorts-ууд айгүй үздэг байхгүй. Тэгээ тэнгууд үсний сайн шампуныг яаж мэдэх вэ гэхээр зүгээр pH-ийг нь л ойлгочих хэрэгтэй байдаг гэсэн. Тэгээд pH-ийг сайн хараарай гэдэг байхгүй. Тэгээ ер нь ингээд та нар ч гэсэн анзаараарай гадуур зүгээр дэлгүүр дотор байгаа хүнс цуглуулаа явж байхдаа ингээд шампу авах гээд харахаар pH нь ерөөсө харагддаггүй. Тэгвэл Fanola-гийн pH-үүд ингээд бүгдээрээ тодорхой бичээстэй харагдсан байдаг. Тэгэхээр ер нь бол ойлгоход айгүй амар байдаг. Энэ болохоор хөсөөлөгчтэй шампу кондишнер. За энэ болохоор юу байгаа? Purifying and Balancing shampoo гэдэг. Тэгээ миний хуух бол айгүй хуурайсан, ер нь жоохон хагтах гадээсэн хавар нэлийн сэрүүхэн бахад. Тэгээ тийм болохоор би энэ шампуг авч хэрэглэсэн. Тэгээд энэ шампуг бол үе нэг хуурайшаа нэг тийм захтан гадаг юм шиг мэдрэмж төрөнгөт би хэрэглэждэг. За дараагийн нь болохоор будагтай усны шампу байгаа. Би тэг нөгөө үсээ байнга будуулдаг хэрнээ хизээч будгаа удаан хадгалах ч юм уу будгаа сэргийх талаас бүтээгдэхүүн хэрэглэж байгаагүй юм билэ. Тэгээ мэрэгжлийн хүмүүстэй ярилцаад Color Lock гэдэг будаг түгжигчтэй энэ Fanola-гийн лайн байдаг. Энийг бол хэрэглэж эхэлсэн. Тэгээд маш их таалагдж байгаа. Гэхдээ энэ бүтээгдэхүүн маань ангижруулагчгүй юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл хамтдаа хэрэглээрэй гэдэг Sealing Cream гэдэг энэ тосыг бол өгсөн. Тэгээ энэ болохоор vegan, ер нь Fanola-гийн бүх бүтээгдэхүүнүүд vegan. Тэгэхээр ямар ч амтны гаралтай бүтээгдэхүүн байхгүй гэсэн үг. За миний бүр хамгийн хайртай бүтээгдэхүүн болох leave-in conditioner өс рүүгээ цацждаг ангижруулагч гэсэн үг.
nourishing чигшүүлээд өгчин. Тэгэл яг л нүүрний мистэй адилхан гэсэн үг. Өс чинь жоохон хуурашаад арцаагаа цахилгаанжлагтаад ирдэг. Яг тэр үед өссөн үедээ чихтэй багт нь хуурай багт нь цацаад хэрэгжилдэг. Тэгээ энэ бол одоо бараг л дууслаа. Энийг дуусан гутал нь шууд авна. Энэ бол үнэхээр 10-аас 10. Тэгээд pH нь 3.8 4.2 гэсэн тэмдэглэгээтэй энэ бүтээгдэхүүн байгаа. Тэгээ би Instagram дээр фанолотой хамтарсан 2 reel хийгээд постлсан. Тэгээ тэрнээс хойш хүмүүс надаас энэ бүтээгдэхүүнийг аягүй их асуудаг. Би аягүй их цацдаг болохоор тэгээ найзуудаа гэрийнхэндээ ч гэсэндээ зөвлөөд энэ бүтээгдэхүүнийг хэрэглүүлдэг. За харин энэ болохоор мөн л хуухны цацлага тоник гэж би юу ойлгодог. Тэгээ би яг ойлгож байгаа зүйлээ мэргэжлийн хэллэг ашиглахгүй ярил л да. Би үсээ дандаа голоор нь хуваадаг. Тэгээ тэнгуут яг голоор хувааж ахсгэр үс унаад амжиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд энийгээ цацаад бүр хуухандаа сайн массажлаад өгдөг байгаа. Гараараач массажлж болно. Эсвэл яг энэ фанологийн ийм силикон brush байгаа. Гэхдээ ийм brush хүн болгонд л байдаг байх. Тэгээ үсээ угаахтаа ашиглаж болно. Эсвэл ингээд хуухандаа массаж хийхдээ ингээд зөөлхөн ашиглаад өгдөг байгаа. Тэгээ энэ болохоор rosemary-тэй, гаатай ч юм уу юуцсан хуухыг супер сингэнүүлээд тэгээд үс уруулаад байгаа юм шиг санагдаж байгаа. Яг тэгвэл би юу энийг хэрэглэж эхэлснээс хойш ингээд маш олон ийм жижигхэн baby hair-үүдтэй болцсон. Тэгээ би энийг нөхөртөө ч хэрэглүүлээд өөрөөсөө ч хэрэгэлдэг. Энэ бол супер. Ялангуяа одоо 100 болж байхад яг нэг тийм сэнгэнсэн мэдрэмжийг энэ бүтээгдэхүүнээс яг аавна гэдгийг бол би мэдж байгаа. Тэгээд энийг байнга хэрэглэж байгаа. За харин мэдээж над чи үсээ байнга ороодаг, байнга эндүүдээ сэнсдэг хүнд болвол заавал хитнес хамгаалах юм бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Тэгээ миний үздэг гадаад тогтууд болохоор бич явахдаа бас цацаад идэг гэсэн. Тэгээд би мэргэжлийнээс нь асуусан чи ер нь ингээд зуны улиралд хуурц нартай үед нарны төвнөөс бас хамгаалаад үсээ гимтэхгүйгээд цацжуул зүгээр идэг гэсэн. Тэгээ ер нь бол одоо зуны улирал болж амжаа гарахаас өмнө ингээд бүрхүүл тогтоогоод өгчих юм бол хитяан туянаас үсээ хамгаална л гэсэн үг. За тэгэнгუут л болохоор гэл байгаа. Би нөгөө үсээ айгүйх бас гээлдэж боодог. Тэгээ тийм болохоор тэр үед энийг хэрэглэхээр маш гоё. Тэгээ урд нь дандаа нөхрийнхөө гел ваксыг хэрэглээд идэг байсан. Тэгээ энэ бол надад хамгийн их таалагдж байгаа. Тэр үсээ байнга боох туртай ч юм уу боох шаардлагатай мэрэгчлээ хүмүүст бол би энийг санал болгоно. За тэгэнгуутлаа яг нөгөө нэг цацлаган ангижруулагчтай адилхан 2 өөр төрлийн цацлага байгаа. За энийг нь болохоор би цүнхэндээ одоо авч яваад байгаа. Энэ болохоор nourishing буюу чигшүүлэх үйлчилгээтэй, тижээлөх зорилготой цацлаган сүүн цацлага байгаа. Тэгэл яг л нүүрний мистэй адилхан өссөн үедээ хэрэгцээтэй үедээ цацчиж болно. За энэ болохоор нөгөө будаг төгжигч лайны цацлага байгаа. Тэгэхээр будагтай үсний өнгийн сэргийгээд тэгээд үсээ байнга будгаар чинь жоохон хатуу болчдаг штэ. Тэгээд зөөлрүүлээд өнгийн сэргийгээд үйлчилгээтэй. Softens and brightens гэсэн үйлчилгээтэй юм цацлага байгаа. Бас сүүн цацлага milk spray гэсэн. Тэгээд ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Цүнхэндээ авч явдаг. Тэгээд миний хамгийн дуртай маскын чи алга уул нь nourishing mask байгаа. Тэгээд тэр маскыг бол бас байнга хэрэгэлдэг. За серумны үед бол үнэхээр зайлшгүй байх хэрэгтэй. Үсний үзүүрт серум байнга хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь үзүүрээс айгүй их гэмтэх гээд байдаг штэ. Тийм болохоор серумаар гоё тижээл өгöd ах хэрэгтэй. Чихнээсээ доошоо үснийхээ үзүүр хэсэгт. Тэгээд айгүй удаан хэрэглэгддэг. Би бол нэгээс 2 пампыг алган дээрээ сайн үрж яагаад үснийхээ үзүүрт бол хэрэглэждэг. Айгуугаа нэг тийм зуны fresh melon үнэртэй. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүд бол миний хайрлж хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд Fanola Mongolia-аар орох юм бол угаасаа яг өөртөө хэрэгцээтэй бүх бүтээгдэхүүнүүдээ олоод авах боломжтой. Хямдралт нь очиод авчих юм бол бараг 100,000 төгрөг хэмнээд лөө харсан чинь гэмтэлтэй үсний багцсан гэхэд л 398,900-аас 215,000 болсон байгаа юм байна. Ашигтай. Хаврын багц гээд 226,000-аас 150,000 болсон байгаа юм байна. Тэнгуутлаа хуурай үсний багцсан болохоор 355,000-аас 215,000 төгрөг болсон байгаа юм байна. Тэгэхээр ийм гоё ашигтай дийлтэй байгаа дээр нь амжаад бүтээгдэхүүнүүдээ авчвал зүгээр. За тэгээ миний хийсэн 2 хэлээ энэ болохоор би яг Fanola чи Итали брэнд болохоор яг Италид байхдаа энэ өснийхаа бичлэгийг хийсэн. Айгуу уялдаа холбоотой болоо гэж бодоод. За тэнгуутлаа сүүлд үсээ нөгөө нэг боодог туториал бичлэгийг хийсэн байгаа. Тэгэд энэ 2 рилийг хийснээс хойш хүмүүс бас инстаграмаар аягүй их үсний талаар асуудаг. Тэгээд хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол тодорхой мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд надад бас үсний 3 хоногийн дүрэн байдаг.
Тэр нь юу гэх юм бол эхний яг гоё угаасан өдрөө яг ороогод өгчдөг. Тэгээ орохдоо би яг air wrap ашигладаг. Энийг би аялахдаа хүртэл авчихсан. Тэгээ хүмүүс айгүй олон хушуутай болохоор сүрдээд алиг нь алиндаа ашиглахаа мэддэггүй юм шиг санагдсан. Тэгээд заавал бүгдийг ашиглаад ах шаардлагагүй. Жишээ нь миний хувьд гэх юм бол би энэ хоёр хушууг л хэрэгэлдэг. Ер нь хүсээ гоё хүсэлгүүд сенситив гэх юм бол энэ ард цагрыг нь зүгээр яг одоогийн миний өөрийн орох туртай ороолтыг бол би энэ хушуугаар хийдэг. Энэ болохоор цаанаасаа жижиг том гэсэн хоёр ирдэг. Тэгээ би энэ томыг нь ашигладаг. Тэгэхээр илүү гоё хөсгөр долгионтой болгож өгдөг. Тэгээд их биеэр нүсээ сэтчиж болдог. Тэгэхээр би зүгээр сая аялахдаа арай жижигэн даавн кошлаканд энэ гурвыг аваа явцсан. Тэгээ миний 3 хоногийн дөрөв болохоор эхний өдөр нь үсээ бүр супер ороочоод хүсээсэн гоё өстэй нэг өдөр явчихж байгаа. Тэнгуудлаа 2 дахь өдөр нь болохоор ороолт нилээн буугаад ингээд сул олчдаг. Жишээ нь өнөөдөр гэх юм бол миний өсний 2 дахь өдөр байгаа. Тэгээд энэ өдөр төрх бол надад хамгийн гоё таалагддаг, зөөлхөн, эмхтэлэг харагддаг гэх юм уу. Тэгээд ингээд ороолт маань буугаад ирчихээ яг нэг өөрийн өс шиг, яг миний өөрийн өсийн юм дэлгэнтэй юм шиг гоё харагддаг, таалагддаг. За харин маргааш буюу 3 дахь өдөр болохоор жоохон шилжээгаад, өс жоохон таслагдаад ирдэг дээ. Яг тэр үед нь болохоор юугаа гээлээ ашиглаад бүтээгдэхүүнүүдээ ашиглаад миний хувьд бол үсээ голоор нь хаглаад ингээд гөлчээтлэн гой саманж боогоод тэгээд ард нь үндсэн үснүүдээ шүлжээд тэгээд шуучдаг. Тэгэхээр яг гой нэг тийм бүжигчин шиг цэвэрхэн цэмцгэр дүр төрх гардаг. Тэгэхээр ингээд 3 хоногт өөрөөр үсний стилтэй явдаг гэсэн үг. Тэгээд 3 дахь өдрийнхөө төгсгөлд нь үсэндээ байгаа бүх бүтээгдэхүүнүүдээ сайн гихч нугаагаад 2-3 удаа шампуугаараа сайн хөөсрүүлж угааж агаад тэгээд дахиад 3 хоног эхлүүлдэг гэсэн үг. Тэгээ бас мэргэжлийн үнээс сонсохдоо хүмүүс шууд энэ багсаараа шууд энэ брашаараа шууд угаагаад эхэлдэг штэ. Тэр бас буруу юм гинэ. Би урд нь тэгдэг гэсэн. Тэгэхээр эхлээд үсээ нэг бүтэн угаагаад дараа нь дахиад нэг угаагаад ер нь ингээд үснээс чинь бүх бохирдол бүтээгдэхүүнүүд ингээд гараа явцсны дараа жоохон шампу авч ягаад энүүгээр угаах юм бэлээ. Тэгэх юм бол үсээ чинь таслахгүй нөгөө ширэлдүүлээд угаагаад байхгүй илүү нөгөө цэвэрхэн болцсон үс чинь ингээд гулгаад угаагадаад идэг гэсэн. Тэгээд тэр аргыг мэдснээс хойш би яг тэгж угаадаг болсон. Тэгээд тэр арга бол үнэхээр супер санагдчихж байгаа. За өөр үсэн дээр ярих юм гэх юм бол сам. Би сая аяллаар явж байхдаа дэлгүүр орж илүү дутуу шопинг хийж цагаа үргэхгүй гэсэн төлөвлөгөөтэй явсан. Тэгээ аль болохгүй газар үзээд найз нөхдөд цаг хугацаа өнгөрөө гэж бодож исэн болохоор ер нь яг авах юмнуудад товолцсон байсан. Тэрний нэг нь болохоор энэ сам байна. За энэ сам болохоор зэрлэг хахан өстэй сам байгаа. Тэгээд энэ самыг авахын тулд би 2 цаг очирсан. Тэгэд ингээд бариул, өнгө гээд загварыг нь өөрөө сонгочдсон бэлээ. Миний болохоор ийм гоё модон бариулыг сонгосон. Илүү гоё хуучны төр төрхтэй харагдуулахын тулд тэгээд өс нь болохоор зэрлэг хахан өс байгаа. Тэгээд ард нь ингээд нэрээ гоё бичүүлчих болт юм бэлээ. Би ингээд гоё фонтоор халтлагаар бичүүлсэн байгаа. За тэгээд тэгэнгуутлаа зэрлэг хахан өстэй сам ашиглах нь айгүй сайн байдаг гэдгийг бол би маш олон их сурвалжаас олж мэдээд тэгээд өөртөө юм сам авсан байгаа. Нөгөө үсийг таслахгүйгээр илүү гоё ингээд зөөлхөн саманж өгдөг. Тэгээ мэдээж үснээс чи өөртөө ашигтай таслаг гарч байгаа штэ. Тэрийг ингээд үсэнд чинь чигт тараагаад өгдөг гэсэн. Тэгээ ер нь янз янзын л мэдээлэл байгаа интернетээс уншаад олох боломжтой. Тэгээд би бас худлаа мэдээлэл өгч өгье гэдэгс айж энэ юутай ч миний мэдж байгаа тодорхой мэдээллүүд бол энэ байна. Тэгээд би бас бенефитүүдийг нь олвол доор бичээд оруулчихъя. Тэгээд энэ саманда хайртай 2 цаг очирсан юм үр дүн бол үнэхээр гарсан. Тэгээд энэ самаар одоо үсээ оройдоо гой самнаад өөрөөртөө цаг гаргадаг болсон байгаа байдал бол таалагдж байгаа. Тэгээд энэ сан байна. Гих мэтчлэн өсний яриа бол ийм байна. Тэгээд иймэрхүү бичлэг хийсэн чинь бас айгүй гой санагдсан юм байна. Тэгээд фанологийн салбар, шин салбар нь их дэлгүүрт яг нэг давхурт нь ороод олоход айгүй амархан. Би тэгээд дөнгөж нэгцнийхэн дараа очсон. Тэгээ бичлэг хийсэн байгаа. Тэр бичлэгээ бас ингээд хальт оруулчихъя. Тэгэхээр яг хаана нэгэн тодорхой харагдах байх гэж бодож байна. Тэгээ фаноло доогуур зураас Mongolia гэдэг инстаграмаар ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээд босны зүйл гэх юм бол үсээ бос энэ argan oil-оор тасалдаг. Гэтэ байнга гэж бол худлаалж чадахгүй. Нэг 2-7 хоногт нэг ч юм уу 3-7 хоногт нэг яг нэг гой сандаг да. Нэг айгүй гой удаан шивширт ормоор байгаа үедээ, баан дэвтмэр байгаа үедээ энэ тосоогоо тэр чигт нь үсэндээ хуухнаас нь үзүүр хүртэлтэй түрхэж агаад
сайхан нөгөө багсаараа сайн массажлаад хуйхандаа массаж хийгээд тэнгуутлаа шүршүүрийн малгай юм уу зүгээр гялгар утаарч толгоогоо ингээд үсээ бүрцэн болно. Тэгээд баан твтгэхдээ нэг 15-20 минут байлгаж агаад тэгээ шүршүүрт ороод ингээд гүн цэвэрлэгээд хуйхаа угаагаад үсээ угаачдаг. Тэгэхээр цаанаас ягаад чинь шимт ижил аваад байгаа мэдрэмжийг бол ялтчгүй авдаг. Угаасаа л авах ёстой. Тэгээд энэ болохоор cold pressed oil болохоор илүү сайн. Тэгээд argan oil зүгээр бас castor oil үсний ургалтанд аягүй сайн байдаг гэж сонссон. Тэгээд би castor oil бас цагцсан байгаа. Тэгээд 100 чинжтэй одоо сарын дотор над тэр хүрээд ирэх байх. Тэгээд тэнгуул нь тэр үедээ бас гоё ревю хий. Тэгээ бас үсний янз бүрийн зөндөө хайкнууд байгаа. Тэгээд ийм бичлэг таалагдчих юм бол би дараа нь яг гоё үстэй холбоотой бичлэг тусдаа хий. Тэгээд бас яг нөгөө үсээ яаж арчилж байгаа талаараа бас бичлэг хийж болно. Би өөрөө нөгөө октоодын иймэрхүү төрлийн бичлэг үзэх аягүй дуртай. Сурч мэдэх юм бас шинээр олж авах бүтээгдэхүүнүүд аягүйх байдаг болохоор иймэрхүү бичлэгнүүд гоё санагдаад байдаг. Тэгээд энэ бичлэг маань ч гэсэн таалагдсан байх гэж найдаж байна. Бас нэг тодорхой мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. За одоо энэ бичлэгийг iPad руу оруулаад эдитлэн тэгэнгуутлаа бас юу өнөөдөр би бас нэг хумсаа яг өөрөөр нь гоё органикаар нургуулж байгаа. Хумсны салын ерөөс орхоо болцсон. Тэгээд тэр энэ дүр төрх нь надад маш их таалагдж байгаа. Тэгээд өөрөө 3 хоног болоод хумсаа арилгаад шинээр будаад байгаа. Тэгэхээр айгүй гоё фреш цэвэрхэн харагдаж байгаа. Тийм болохоор өнөөдөр бас миний хумсаа будах өдөр юм байна. Тэгээд өчигдөр битсэн crime time эдитлэн. Crime time нэлээд урт болсон. Тэгээд crime time edit бол нэлээд цаг авдаг. Тийм болохоор энэ бичлэгний дараа орох бах. Энэ бичлэгийг бол би ингээл араараас нөхцруулаад оруулчихна. За тийм болохоор одоо эдитний ажил руу орцгоё. Юутайч сая явчихсан баах бүтээгдэхүүнүүдээ буцаад бааны хор руу авч явах нэ. Окей, за одоо бичлэгнийхээ эдитийг хүлээгээд апплодыг хүлээгээд сууж гин. Тэгээд тэр хоорондоо бас нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Лаптопоо гаргаад харсан чинь энэ стикерийг хараад саналаа. Тэгээд би Парис руу ажиллаар яваад давхар аялжаад хүрээд ирсэн. Тэгэхгүй баг одоо арай сар болоогүй нэг 3-7 хоног өмнө хүрээд ирсэн. Тэгээ аялал бол маш гоёсан, ажил амжилттай болсон. Тэгээд олон жил уулзаагүй best friendтэйг уулзсан. Манай найз охин цаанаас Канадаас ирээд тэгээд би Парист хахад битээр уулзаад тэгээд хамтдаа бас Итали явчаад тэгээд яасан. Аяллаа үргэлжлүүлсэн байгаа. Тэгээд маш гоё аялал болсон. Тэгээд чадах чинийгээрээ боломж гарвал бичлэг хийгээ үзсэн. Тэгээд сая бас файлуудаа ухаад SD картандаа сууллаа сууж исэн чинь бичлэгнүүд бол маш их байна. Тэгээд аялын влог хиймээр болоод бүр сэтгэл тогтолцлоо. Тэгээ нэг ажиллаад аялаад ирсэн болохоор энэ ч ажлууд нэлийн овоорцсон байсан. Тэгээ тэднийг одоо нэлийн цэгцэлчээд тэгээ аялынхаа влогийг эдитлэхдээ тисээд өглөж байна. Тэгээд баг 2 тусдаа влог болж орох юм шиг байна. Тэгээд аялын влог та нарт аягүй таалагдах бах. Ер нь бол Парис надад маш их таалагдсан. Хүмүүс болохоор надад Итали илүү таалагдах болов уу гэж хэлээдсэн. Гэхдээ надад бол Парис яалтчгүй маш их таалагдсан. Хүмүүс нь, соёл нь, барилга байшин, хот нь тэгээд Францын хөдөө тал руу ч ихсэндээ явсан. Ажлаар тэр нь бол үнэхээр дурсамжтай байсан. Тэгээд ажлын томилт маань бүр Францын бүр хэдэн 100 жилийн үхт хөвгтэй шатуу буюу нэг тийм цайзад болж өрнөсөн байгаа. Саммит хуралд олон улсын уулзалтанд явсан. За тэгээд тэрнээсээ гадна бас хэлэхдээ гэх юм бол уяалаа зөндөө юм үзэж харсан. Тэгээд би ч өөрөө нөө Франц хэлний B2 сертификаттай. Тэгээд улам Франц хэлийг илүү сайжруулмаар санагдсан. Тэнцээ очиод ер нь бол хэл дороос хэрэгжчихлээ. Тэгээд улам хэлээ сайжруулад улам сайн ярьдаг болоод удахгүй дахиад Парис орнож төлөвлөж байгаа. Тэгэн гутлаа өөр аялаа. Тэгээд бас Парис дахта хувцас загвар тэгээд будаг шуух гоо сайхан ингээд маш олон юм дээр инспирэшн зөндөө их авсан. Тэрийг ч гэсэндээ амьдралдаа хэрэгжүүлээд гоё ингээд та нартай бас хуваалцаад явна гэж бодож байна. Тэгээд бас ийм Парис дахта ийм гоё стикер бук авсан. Тэгээд энэ болохоор дандаа ингээд Парисын бүх юмтай холбоотой зурагтай ийм гоё стикер бук байсан. Тэгээд тэрийгээ бас гоё та нарт жоон бичээд харуулъя. Миний бичлэгийг апплод хийгээд дуусчлаа. Тэгэхээр энийгээ дуусгачаад тэгээд намайг хэлцүүлье. Oh my gosh, миний замбраагүй төлсөн юмнуудыг хартаа нөгөө бүтээгдэхүүнүүдээ одоо хүртэл баанда авч хийгээгүй. Эдитэн дээрээс сусараа тарлаа. За тэгээ нөгөө Парисаас авчирсан ном болохоор энэ миний coffee table-ний ном хоёлаа Паристай холбоотой. За тэгээ стикерний ном болохоор энэ байгаа. Энэ тэр бүр айгүй хөөрхөн. Дотроо дан стикертэй. Тэгээд бүх энэ зургуудыг нь нааж хэрэглэх боломжтой гэсэн үг. Эдгээр бүгдээрээ стикерүүд. Тэгээ дундуур нь болохоор бас хотын янз бүрийн зургууд байгаа. Ингээд стикерүүдээ бүгдийг хуулаад ашиглах боломжтой гэсэн үг. Окей. За энэ болохоор зөвхөн дунд нь байгаа зургууд байна.
За тэгээд шинэ эднэрийг ингээд бүгдийг наагаад хэрэглэх боломжтой. Ингээд заагтай. Тэгээд маш олон стикертэй. Тэгээд дандаа гоё Paris-ийн сайн сайхан гоё жижиг сажиг никнакуудыг харуулсан юмнууд байгаа. Тэгээд энэ стикерүүдээ гоё хин тент цэвэрхэн яг цогцсон газар наагаад хэрэглэхтэй бол айгуу догдолж байгаа. За тэгэл бүгднг нь ингээд наах боломжтой ингээд заагтай. Одоо чинь эднэрийг ч гэсэндээ бүгднг нь ингээд хуулаад наах боломжтой. Тэгээд энэ ном надад айгуу их таалагдсан. Би угсаа Сезанн гэдэг дэлгүүр рүү очино гэд төлөвлөгөөтэй очисон. Тэгээд тэрнийхээ дагуу очиод энэ стикер бүкийг авсан байгаа. За тэгээд би гоё Парист явсан аяллахаа талаар бичлэгэндээ гоё шопинг холл энэ төр ч ихсэн оруулъя. Угаасаа тэнцээ байхдаа худалдаа авалт хийснийхаа дараа бичлэг хийж тэмдэглэсэн байгаа. Тэгээд ийм гоё ном авсан байна. Энэ болохоор Парист байдаг хотел, ресторанууд болон шопуудын фотографтай ийм гоё кофений ширээний ном байгаа. Манай найз төрсөдөр бэлгэлж исэн. Тэгээд гоё номоо нэгээр нэмэгдүүлсэн байна. Alright guys, ер нь бүрийн хий болоод оройн хоолны цаг болох чинь тэгээд гисэн чинь манай гэрт оройн хоолны цагаар зочид ирнэ гэсэн мэдийг сая хүлээж авлаа. Тийм болохоор ингээд махаа гаргаад чөмгөө гаргаад гисгээгээд байж гин. За тэгээд хүмүүс ирсний хаана бичлэг хийгээд хахад бас айгүй зохисгүй. Хүмүүс ч бичлэгнээр айгүй тухгүй байдаг шүү дээ. Тийм болохоор бичлэгийн түргийг дуусгая гэж бодож гин. Өдөр хийсэн бичлэгнүүдээ хүмүүсийг ирэхээс өмнө махаа гисж хооронд гялс эдитлээд аплод хийчихье. За тэгээд ер нь бол иймэрхүү влогнууд араараасаа ороод явах байх. Тэгээд 100 болж байгаа болохоор нэлийн идэвхтэй бичлэгнүүдээ хийж төлөвлөж гин. Тэгээд Crime Time Man edit ер нь бол маргааштай дуусаад нөгөөдөр өглөө гэхэд орчих байх. За тэгээд гутлаа аяллахаа влогийг бас гоё 2 хэсэг болгоод аль болох зэгттэй ойлгомжтой болгоод та нартаа удахгүй хүргэнэ. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусж байна. Миний хэлдгээр good vibes only. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye.